За лайв явж байгаа хаа гэж найдаж байна. Тэгээд эзэн нэгэн цагт үзэх хүмүүсээ бол шеэрлээд өгөхийг бодоорой. Байнгын бас миний чиглэл байнгын явах тийм боломжгүй өөрөө ажил амьдралтай болохоор ч тэгээд байнгын яваад чадахгүй. Тэгээд яг өөрийнхөө бодсон сансныг бас нэг жоохон тэмдэглээд эргүүлээд ингээд ярьж өгөхийг бодъё. Тэгээ нэг хүмүүс цаашаа сайхан өөрсдөө дэлгэрүүлээд бодоод явна үсттэй. Дуу муунд хэр сонсогдож идэм бие болоо. Үзэж байгаа хүмүүс байх юм бол дуу муунд хэр байна гэдгийг нэг хэлж өгөх баярлалаа шүү. За юм байна. За үндэсний боловсрол хөдөлгөөн гэдэг маань үндсэн 5 зорилттой. За эхний зорилт нь бол юу гэхээр жирэмсний 0-3 сартаагаас 3 нас хүртэлх хүүхдэд боловсрол олгох нярайн боловсрол хөтөлбөр гэж байгаа. За энэ эхний зорилт. Хоёр дахь нь болохоор 4-5 настай хүүхдүүдэд боловсрол олгох цэцэрлэгийн насны боловсрол хөтөлбөр. За 3 дугаарт нь болохоор 6-аас 16 насны хүүхдүүдэд боловсрол олгох дунд сургуулийн боловсрол хөтөлбөр. За 4-р нь болохоор 17-оос 22 насны хүүхдүүдэд боловсрол олгох дээд боловсрол хөтөлбөр хэрэгжүүлэх байгаа. За 5 дугаарт нь болохоор 22-оос 60 насны хүмүүст боловсрол олгох дахин боловсруулжуулах хөтөлбөр гэсэн ийм үндсэн 5 зорилготой юм байгаамаа. За тэгээд энийгээ сайхан үргэлжлүүлээд ярина. Дараа ингээд ярихыг хичээнэ. За энэ 5 зорилгоос бол эхний зорилго болох нь эхний удаад нь ярьж өгөх нь болохоор энэ 4 дахь зорилго болох энэ дээд боловсрол хөтөлбөр гэдгийн талаар би нэг товчхон шиг ингээд өөрөөр ярихыг бодъё. За дээд боловсрол хөтөлбөр гэдэг маань 2 хэсэгтэй байгаа. За эхний хэсэг нь болохоор 17 аймагт 17 сургуулийг нүүлгэх байгаа. 17 аймагт 17 сургуулийг нүүлгэх. Яагаад 17 аймагт нүүлгэж ийнэ гэхээр Төв аймаг Улаанбаатар хоёрыг бол яванда нэгтгэх нь гэсэн ойлголттой. Дорногов Говьсөнбөр хоёрыг бол бас нэгтгэх нь гэсэн ойлголттой. Дархан Сэлэнг хоёрыг бас нэгтгэх нь гэсэн ойлголттой. За Эрдэнэт Булган хоёрыг нэгтгэх нь гэсэн ойлголттой. За ингээд үндсэндээ Монгол улс маань 17 аймагтай за нэг суурин бүс байх нь байна. Одоо хотын бүс гэж нийслэлийн бүс энэ гэж нэрлээд бас барилдаа зохиож явлаа. Тухайн цаг үедээ хүүхэд байхдаа Олимпийн аврагч анхудаа 8 онд Олимпийн авраг болсны дараа энэ нийслэлийн бүсийн барилдаа гэдэг энэ бүсчилж хөгжүүлийн энэ төргээд явж илаа бас сонирхуулж ярихад. За ингээд 17 аймагт 17 сургуулийг нүүлгэнэ. За ингэснээр ямар асуудал одоо ямар хөгжил дэвшил авчрах вэ гэхээр нэгдүгээр одоо энэ бухимдаад байгаа бүх асуудлууд ч байхгүй болно. Төгжрөл байхгүй болно. Утаа байхгүй болно. Бухимдал байхгүй болно. За энээс үүдсэн одоо утаанаас үүдсэн өвчлөлч гэдэг юм уу, хөрсний бохирдолч гэдэг ч юм уу олон хүн одоо амьдарч байгаа. Тэгэл одоо ямар нэг юм ч одоо хүрэлцээгүй зовлонгоос үүдэлтэй авилгал гэж юм эхэлж байгаа шүү дээ. Ямар нэг юм ч хүрэлцээ байхгүйгээс болоод тэгэл тэр хүрэлцээгүй юм дээр чинь ямар нэгэн байдлаар авилгал өгөх авах асуудал үүсэж байгаа. Энэ асуудлууд бол одоо бүгд байхгүй болно. За нэг сургууль дунджаар нэг одоо 10,000 оюутан суралцсанаа гэж бодох юм бол нэг аймаг руу нэг 10,000 орчим оюутан нүүж очно гэсэн үг. Одоо нүүж явах очиж суралцсанаа гэсэн үг. За тэдний арга хэрэг бас одоо багш нар нүүн, за багш нарын арга хэрэг нүүн, төрийн албан хаагчд одоо юу гэдгийг цагдаа сэргийлэх, за тодорхой хэмжээний төрийн албан хаагчд ч одоо бас нүүн. Тэгээ хувийн хвшлийн худалдаа эрхлэгчд нүүн. За энэ мэтчлэн ингээд явах юм бол нэг аймаг руу бол нэг дор хаяж нэг 20,000 ч юм уу хүн ингээд нүгэд явчих юм боломж байна. Ингэх юм бол одоо Улаанбаатарын бол бүх нь ер нь бол дийлэнх асуудлуудаа ингээд шийдэгдэх боломжтой. Утаанаас эхлээд төгжрлэлээс дамжаад одоо юу гэдгийг ингээд. За ийм байна. За энийг сайхан ингээд үргэлжлүүлээд ингээд тав хүн маань бодно үстэй. Дараа нь ингээд олоодаа лайв хийхлээр ингэхлээр ийм учиртай, тэгэхээр тийм учиртай, тэгээд байгаа ингээд ярихыг бодноо. Тэгээд ярьж байгаа учраас бүх юмаа эргүүлээ санана гэхэд бас хэцүү. Бүгдийн дээр дураатал биччихээд эргүүлээ уншаад ахарч бас хаашаа чинь тэгээд бас болдгоо мөлий. За боллоо. Надад. За ийм байна.
За хөдөө орон нутагт энэ хүмүүс нүүж очсноор ямар асуудал гарч ирэх вэ гэдэг ийм асуудал байна. Одоо бол хөдөө орон нутагт мөнгө байхгүй. Мөнгө байхгүй учраас ядуу. Ядуу учраас хүн тогтдгоо нааша нүүчдэг. За хүн байхгүй учраас ямар нэгэн шинээр бизнес эрхлэх ямар ч боломж байхгүй. Шинээр бизнес эхлэх боломжгүй учраас бас дахиад мөнгө байхгүй. Ингээл нэг ийм тойрог дунд эргэлдээд байгаа маа. За тэгээ хөдөөд ямар асуудал үүсэж юм гэхээр хүн байхгүй болохоор цус ойртож байна. Тийм ээ? Ах トゥ садангууд хоорондоо сууж байна. Нүд амгүй, хөл гаргүй. Одоо янз янзын хүүхдүүд төрж байна те. Хөгжил дэвшлээс хол хоцорсон. Одоо л нөгөө л миний нэг хүүхэд байсан үеийн хөдөө яг эргэл очиход яг хэвээрэл байгаа байхгүй. Яг нэг удаа очиход гоё дурсамжтай гоё л аана л та. Ингээл яг ийм мэрэг байсан шүү гоё л аа. Тэгтэл яг юм чи юу гэсэн юм бэ? 92 3 оны үеийн юм одоо ингээл 22 3 он гараг болох гэж байгаад хэвээрээ байж байна. Тэгэл одоо нэг 1900-аад оны үеийн бичлэгүүдийг одоо ингээл үзэж яхад яг л байж исэн одоо ер нь тэр хэвээрэл байгаа байхгүй. Дээр нэг 2 давхар байшин баригдсан. Ингээ хөгжил дэвшлээс хол хоцорчихсон. За газар нутг нь бол хүмүүс нь наашаа нүгэ явсан болохоор эзгүүрсэн. Эзгүүрсэн учраас ямар ч хараа хяналттай байхгүй. Тэгэл нэг ах トゥ садангийн маркийн одоо хоорондоо ураг төрлөлөө суудсан нэг хэсэг хүмүүс ингээд нэг сумын төв мөвийг эзэлсэн гэхэд одоо ашаа авцсан. Тэгэл нөгөө тэнцээш тэгэл дураараа шийдээд шудраг бос байдал ерөөсөө газар авцсан. Тэгэл нэг юм бараг нэг хотлайлдаг хүн Америкийн кинонд гардаг шиг болох гээд шүү дээ. Хэдэн мал байгаад улдаал одоо ингэж болоод байгаа болохоос ш. Ингээ яваад байна. За хэрвээ энэ 17 сургуулийг 17 аймагт нүүлгэх юм бол нэг за тухайн оюутан ч юм бол тухайн аймагта дор хаяж 4-6 жил амьдрна. Дор хаяж 4-6 жил амьдрна. Өдөр болгон талах авна. Такси барьна, бензин авна, байр хөслөн, төлбөр төлнө. Одоо оюутны байранд амьдардаг ч юм уу ямар нэгэн байдлаар төлбөр төлнө шүү дээ. Тэгээ энэ мэтчлийн охин бол энэ тухайн аймагуудаа эдийн засгийн эргэлт болно. За оюутнууд нүүж очно гэдэг чинь хөгжил дэвшил хамт очно. Боловсрол нүүж очно гэдэг чинь. Тэгэх юм бол одоо манай аймгийн энэ эзэгүүдсэн одоо энэ үүдэл чинь нэг бас нэг ганц нэг улсууд байна шүү дээ. Зөвхөн хамтаа манай Монгол шиг одоо Финланд гэдэг. 3 сая хүнтэй 2 сая энэ хотын хотод амьдардаг. Тэгээд нэг ганц нэг хүн өдр хөдөө амьдардаг. Яг л нэг тэдний араас л тух гэдэг байгаа байхгүй юу? Ерөөсөө газар нутгийн эзгүрсэн. За нэг иймэрхүү юмнууд байна. Энэ асуудлууд чинь ингээ сайхан зэгцэрнэ. За хөдөө хотын ингээд ялгаа бол ингээд арилах юм боломж байна. За түрүү хэлсэн ингээд энэ дээд боловсрол хөтөлбөр маань 2 хэсэгтэй гэдэг. За бас нэг хэсэг нь юу вэ гэхээр 2 дахь хэсэг нь юу вэ гэхээр одоо энэ нүүлгэж аваачсан сургуулиудаа гадаадын их сургуулиудын одоо франчайз хийж авчий гэж бодож байгаа. Бахан мөрөөдөл шүү дээ энэ чинь ингээл олон хүнд яриад ингээл хийгээл хийж чадах юм бол энэ чинь мөрөөдөл чинь биелээд сайхан болох боломжтой гэж бодож байна л да. Одоохондоо өнөөдөртөө зүгээр мөрөөдөл те. За гадаад их сургуулиудыг салбар сургуулиудыг Монголд одоо энэ 17 аймагта одоо юу гэдэг Говьалтай аймагт аваачаад ангаахын их сургуулийг нүүлгээд авааччлаа гэж бодоход нүүлгэж аваачаад нэг юу гэдэг 4-5 жил болчлоо гэж бодоход тэрний дараа нэг франчайз гадаадын одоо ангаахын чиглэлээр ямар том сургууль байдгийг те. За томоос гадна одоо бид нарыг тоох ямар сургууль байна. Санхүү одоо салбар сургуулийн байгуулах мөнгө төгрөгийн төлчих ямар боломжтой сургуулиуд вэ? Тэднээс салбар сургуулиудыг нэгтгэж байгуулъя гэж. За ингэснээр яах вэ гэхээр одоо манай Монгол үндэстэн гэдэг бол нэгэн цаг үед бол дийлж исэн. Үнэхээр дэлхийг байлдан дагуулж исэн. За одоо бол үнэхээр Монгол үндэстэн тэр чигээрээ маш хүнд байдалд орсон. За Монгол улс маань одоо ямар байгааг бүгд мэдж байгаа. Өөр Монгол гэх хятадын нэг тийм мууж маркийн боловч тэгээд тэр чинь нэг цаанаасаа бодлохоор ингээд дарцсан. За бурайд хайлмаг одоо тэр хазаар гэж яриад байгаа ингээд бүгд ингээд тухайн улстай шахагдсан. Тэгээд тэр нийгмийн доод давхаргуу бодлогоор шахагдсан. Тэгээ боловсрол эзэмшиж болдгоо, өөрсдийгөө хөгжүүлж болдгоо, үзлүүлэлтөө илэрхийлж болдгоо, парламентд нь сонгогдож болдгоо. Ер нь нэг тийм Монгол үндэстэн гэдэг чинь нэг тийм одоо нэг тийм дундалтынхаа маш доод зэгтэр очсон үндэстэн байгаад байгаа маа. Тэгэхээр хэрвээ франчайз хийгээд гадаадын сургуулиудыг Монголд оруулалт ирэх юм бол
өвөр Монголоос, Халимгаас, Туваагаас, тэр Хазаараас оюутнууд Монголд ирж сурнаа. За тэр сурж байгаа оюутнууд маань 4 жилээс 8 жил хүртэлх хугацаанд Монголд амьдрнаа. Монголд амьдрнаа гэдэг чинь монгол хэлээ сурна, монгол соёлоо сурна. Буцаж 4-8 жил Монголд амьдарчаад нутагтаа очиход буцаагаад монгол хэлээ заана, монгол соёлоо түгээн. Ингэхлээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр монгол үндэстнийг нэгтгэх боломж байна. Монгол үндэстнийг нэгтгэх. Яг бүхөр монгол үндэстнийг нэглэхий, соёлоор нэгтгэхий, дуу уураар нэгтгэхий гэд тэр бол бас айгүй хэцүү. Дуулаад монгол бүхөр одоо жишээлбэл өвөр монгол гэлдэг чинь ямар ч амжилт гаргахгүй. Тэр нэг хүмүүс нь тоохгүй л байгаа байхгүй. Тэ? За юу гэдэг дуу хоор гэдэг чинь монголоор дууллаа гэхэд одоо яг бүр ойрхон бодитч бараг л ойлгохгүй л шүү дээ. Тэгэхээр чинь бол хэрвээ дээд сургуулийн боловсролыг хэрвээ Монголдо эзэмшчихэд явах юм бол монгол үндэстнийг бол нэгтгэх маш том боломж байна. За нэг ийм асуудал байна. За тэгээд мэдээж хэрэг гадаадын их сургуулиудыг ингээ байгуулж чадах юм бол тэр одоо тухайн орон нутагтаа за Монголын ч бай, одоо манай монгол үндэстнүүдийн ч бай шилдэг залуучууд ирээд суралцлаа гэж бодоход тэр чинь тодорхой хэмжээнд боломжтой хүмүүс ирнэ те. Төлбөр төлнө. За үнэхээр толгойтойнууд нь бол юу яа яг хөнгөлтийн үнээр сурдаг юм байгаас за бас нэг боломжтойнууд нь бол төлбөрөө төлөө сурна гэж бодоход нэг 20-30 мянган оюутан нэг аймаг дээр ирээ сураад байна гэж бодоход бол дор хаяж ч одоо гадаад их сургуулийн төлбөрчүүд тэгэл 100 саяас бараг эхэлж байгаа ч за Монгол 100 сая биш юм а гэхэд юу гэдэг одоо British School English гэдэг зүгээр дунд сургууль чинь 25 сая төгрөгийн төлбөртэй. За орчлон 10 сая төгрөгийн төлбөртэй гэж бодоход тэр аймгийн эдийн засаг бол тэр чигээр босоод ирэх юм боломж байгаа маа. Өөрөөр хэлбэл Монгол үндэстэн боловсрлоор босох боломж байгаа байхгүй юу? Өнөөдөр жишээлбэл нэг үйлдвэр барья гэж бодъё. Цемент хэрэгтэй. Арматур хэрэгтэй. Тэрнийг барилгын зураг хэрэгтэй. Одоо юу гэдгийг тэгэл бүх юмнуудаа монголчууд гадаадаас авна. Тэр болгонд чинь технологи Монгол технологи байхгүй болохоор гадагшаал мөнгө нурцаа гарчдаг. Буцаал эргээл Хятад руу, Орос руу одоо хаанах хэвдгийг Герман одоо тэгэл тансагхын шиг айлууд бол тэгэл баруунаас ингээл авчдаг ингээл гадаад руу урсаад гарчдаг юм аа. Тэгэхээр монголчууд өөрсдөө боловсралтай болоод технологитой болчих юм бол энэ мөнгнүүд чинь бүгд ингээд Монголд үлдэх юм боломж байгаамаа. За ингээд нэг удаан үргэлжилсэн лайвыг бол нэг хүн амт үздэг юм байлээ. Би ч гэсэн өөрөө ингээд байн фейс дээр ингээд Twitter дээр ажиглалт хийж байгаад байн үзэж идэг. Ерөнхийд нь ингээд нэг гарчгийг хараад ихний нэг агуулгыг хараад өнгөрчдөг юм чинь. Нэг олон юм яриад яах вэ тэгээд за хэрвээ үзсэн хүмүүс байвал үзэх гэж байгаа хүмүүс байвал та энэ сая үзсэн найзууд энэ төр тэгээд ингээд үзэх гэж байгаа хүмүүс байх юм бол цааш нь шеэрлээд өгөөрэй. Энэ санаануудыг олон хүмүүс ойлгоод мэдээд авах юм бол одоо Монгол үндэстэн боловсрлоо дэлхийд гарах боломж байна. Бид нар бол одоо жишээлбэл нэг заа энэ цамцыг үйлдвэрлэлээ гэж бодоход үйлдвэр хэрэгтэй. Үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гадаадаас авах. За гадаадаас ч явах тийм хятадаас л авна шүү дээ. Тоног төхөөрөмжийг гадаадаас авна. Барилгын бүх материалыг хятадаас авна. Үйлдвэрлэх ажилчныг бас хятадаас авна. За тэнцээ дадлагжууллаа сургалаа гэж бодоход бас хятад хүмүүсээр сургуулна. За тэгээд энийг одоо ингээд ямар нэгэн байдлаар үйлдвэрлэлээ гаргачлаа. Маш их мөнгө хэрэгтэй. Үйлдвэрийн барилга барихын тулд маш их мөнгө хэрэгтэй. Энийн чинь технологиг худалдаж авах, үйлдвэрийн бодлож авах, материалын худалдаж авах энэ бүгд чинь маш их мөнгө хэрэгтэй. За яг аргалж байгаад ингээд нэг юм цамц үйлдвэрлэжлээ гэж бодъё. Манай ажиллах хүч өнөөдөр зүүн Азад манахаас одоо 12 цаг ажиллаад манахаас 10 дахин бага цалин авна. Одоо тийм бага ажиллах хүчтэй. Манай монголчууд бол тэг чинь за үндсэндээ 8 цаг ажилладаг гэж ярьж байгаа боловч за нэг 5-6 цаг ажилладаг л ийм хүмүүс шүү дээ. Тэгсэн мөртлөө тэднээс 10 дахин илүү цалин авна. Тэгээ ийм өндөр үнээр үйлдвэр бариад мөнгө босгоод үйлдвэр бариад цамц үйлдвэрлээд нөгөөдгий чинь аваачаад за зарыг гэж бодоход энэ чинь Монголыг дэлхийд дээр хинч мэддэг. Энэ цамцыг чинь сурчлах хэрэгтэй, дахиад мөнгө хэрэгтэй. За сурталчлаад хүмүүст ахуулъя гэж бодоход нөгөө зүүн Азад үйлдвэрлэж байгаа цамцнаас чинь хэдэн 10 дахин илүү үнэтэй болно. Ийм үнэтэй цамцыг хинч авахгүй. За яг авч болно. Дээд зиндааны хүмүүс зарж болно. Цөөхнийг зарж болно л доо. Гэхдээ тэхийн тулд технологи хэрэгтэй. Маш өндөр чанарын, өндөр технологитой өндөр үнэтэй цамц байж болох боловч
Манай Монгол тэр технологи нь байхгүй байхгүй. Тэгэхээр технологитой болохын тулд боловсралтай болох хэрэгтэй. Ингээд л бүх юм чинь эргээд боловсрал дээр очичод байдаг юм аамаа. Тэгээ найзууд минь үзэж байгаа бол ганц нэг хүн ч гэсэн ингээд шеэрлээд байх юм бол энэ үзэл санааг хүмүүс ойлгох юм бол Монгол үндэстнийг нэгтгэх юм боломж байна. Энэ цамцыг Хятад дээгүүр, Орос дээгүүр давуулаад тээвэрлээд тэгээд өрсөлдөнө гэхэд бол маш хэцүү. Харин эсвэргээрээ Монгол үндэстнүүдээ болон монголчууд бид нэр өөрсдөө ирж боловсролоор дамжуулаад боловсролоо эргүүл зараад технологио зараад ингээд дэлхийд амьдрах боломж бол байна. А бусдаар бол Монгол үндэстэн бол босон нэхэд бол маш хэцүү юм нөхцөл байдалтай байна гэдгийг ойлгоно үстэй. Тэгээд авилгал хийх ахвал авж ийн өгж ийн гэлээ. Эдгээр чинь цаанаа ерөөсөл боловсралгүйг л асуудал шүү дээ. Боловсрал байхгүй. Нөгөө төрийн албан хаагч маань өөрөө боловсрал байхгүй. За нөгөө авилга өгөх гээд байгаа бизнес эрхэлж байгаа ч юм уу ямар нэгэн эрхэлж байгаа хүмүүс маань өөрөө боловсрал байхгүй. Ямар ч боловсрал байхгүй. Нөгөө төрийн албан хаагч маань боловсралгүй учраас хүнийг дарамтлаж байна. А нөгөө дарамтлуулж байгаа хүмүүс маань өөрөө боловсралгүй хуйлаа мэдэхгүй тий. Учираас бас дарамтлуулж байна. Тэгэл ерөөсөө боловсралгүйгээс л болсон бүх үйл явдал болж байгаа юм шүү. За дэлхийд дээр одоо хөгжсөн одоо юу гэдгийг за миний мэдхийн түүхэн хичээл дээрээс уншсан Ромоос эхлүүлээл одоо хүннөө сүннөө гэл ингээл одоо өнөөдрийн Монгол хүртэл одоо энэ Америк одоо дэлхийд дээр ноёлж байна. Хаана ямар улс үндэстэй хөгжсөн боловсрал технологитой улс орн л хөгжсөн байгаа байхгүй. Ромын эзэнт гүрэн дэлхийг байлдан дагуулсан технологитой байсан. Хол харавдаг байлаа, шиддэг байлаа. Монголчууд дэлхийг эзэлж исэн хурдтай морьтой хурдан тэр бас технологийн дэвшил байж морио услаад явах мөнгөн саунд морьныхаа усыг өөрийнхөө устай хийгээд аваад явах чинь технологийн дэвшил байж дэлхийн одоо бусд харж байгаа хүмүүсээс 2 дахин илүү хол харавдаг тийм үхрийн шүрмсийг хатаагаад ном сум хийгээд харавдаг тэр технологи байж дайр тийм дарийг бас үлрэг ашигласан. Одоо ингээл энэ Америк эдгээр чинь дандаа технологийн дэвшилтэй үйлдвэрлэлийн хувьсгал энэ төр гэл ингээл дандаа технологийн дэвшил цаана боловсрал тийм ээ боловсралтай байж технологитой болж иж дэлхийд гарч хөгжиж байгаа юм аа. Тэдгийг хэлмээр байна. За тэгээд дараа нь ингээд сайхан ургажлуул яриад байвал ингээл аягүй их юм байна. Бүх юмны чинь үндэс суурь нь боловсрал юм байл шүү. Тэгээ ганц нэг хүн ч гэсэн шеэрлээд өгөхийг бодоорой. 1-2 хүн ч гэсэн энийг ойлгочвол ингээ ганцаараа бодоод байх биш те. Яа цаашаага ингээ хөгжүүлэх сайхан байх шүү. За бүгдэнд чинь маш их баярлалаа шүү. Ирээдүйд үзэх болон одоо үзсэн бүх хүмүүст маш их баярлалаа.